За сайн байцгаана уу? Нагацар гэж өгдөг. Мета бэлгэмж анх хүний магистр юм байна. За миний хувьд бол Томас төс төвчний үе эдийн онд явдал мөрийн талаар ярина. Ингэхдээ ерөнхийдөө ахуй 9-6 халууны эдийн ондаг. За тэгээ дээрээс нь Томогийн эдийн ондаг ерөнхийдөө голчлоо ярина. За юун дээр заавар дээр болохоор имчилгээний эхэн дунд болон сүүл үе гэж бид болсон байгаа. Би энэний дагуу ерөнхийдөө явна. Гэхдээ ахуй 9-6 халуун маань заавал энэ 3 үе шатыг дамжих албагүй. Эс боловсросноос хойш шууд нуугдсан, хуучилсан, хоосорсон халууныг заавал бэлгэр галбгүйгээр явж байгаа учраас заавал энэ 3 үе шатаар нь бас ойлгож болохгүй. За өвчний эхэн үед эс боловсрсон халуун. Ер нь халдварт өвчний үед бол эс боловсрохгүй байна гэж байхгүй. Эс боловсрсон халууны үе шатыг бол хамгийн ихэнд заавал дамждаг. За энэ үеийн эдийн онд нь болохоор ерөнхийдөө бүлээн халуун чанарын шинтэй эдийн ондог ер нь голчлон өгдөггүй. Дандаа зөөлөн шингэт хялбар шин багтай юм эдэг ерөнхийдөө өгдөгөө. Ер нь хөвчлэн гурилын цутан, 10 цутан, будаан цутан гэдэг ч юм уу те. Иймэрхүү цутангуудыг ерөнхийдөө голчлоо өгдөг. Эмчилгээнд дээр бас нэг алдж байгаа зүйл нь бол эс боловсрсон халууны үед шууд хоньны махтай шүл, даацтай адууны мах зэрэг иймэрхүү эдийн ондог их хөвж ажиглагддаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол ерөөдөө сайн анхаарах нэ. Хоолндоо өгөх бол хүнийхээ тухайн хүнийхээ өвчлөл, тухайн хүний онцлог мөн чанар, за хаана ажил эрхэлж байгаа, ямар орон байранд амьдарч байгаа эдгээрээс нь хамааруулаад ерөөдөө хоолндоо тохируулан өгнө гэсэн. Гэхдээ ерөөдөө эдийн ондын дэр нь бол хөнгөн шингэт хялбар, за шингүү эдэнүүдийг өгсөн. За эс боловсрсон халуун өвчний үед хорлох эдэн нь бол за мах, энэ дотроо хоньны мах, сарлагын мах, адууны мах зэрэг эдгээр махнууд бол ерөнхийдөө хорлдог. Хэрвээ өхөр тохиолдолд хоньны болон өхрийн махыг шинэ үе дээр нь өгдөг. Шинэ мах маань болохоор ерөнхийдөө сэрүүн хөнгөн жадалтай шингэт хялбар гэдэг. За тэгээ эс боловсрсон халууны үед бол хий бадгантай хавсарсан шармаа наривцснараа хий бадганы бас хямрааж байгаа учраас шингэт бэрх түүхий эдэнүүдийг түүхий эдэн дотор шинэ ногооны салаад ч юм те дутуу болгосон хайрсан мах хэдэр. За альсвал хитрхи их боловсруулсан чансан мах ч юм уу. Иймэрхүү хоолнуудыг ерөнхийдөө төвчдөг байна. За тэгээ мөн дандаа 2 дугаар хоол, хуурай хоолнуудыг хөвчлээ. Энэ үед төвчдөг байна. За ундан дээр нь бол ерөнхийдөө эс боловсрсон ихэвчлэн хий бадган давангаа байгаа учраас буслахж хөргөссөн ус зэрэг өгнө. Тэгээд өглөө оройн цагаар хий бадганы бусдыг цагууд дээр бол буслахсан халуун усыг бол бага уулгах нэ. За хорлохонд нь бол арх болон тарг ариг. За тэгээ хүүтэн ус. За орчуудад одоо хүүтэн ус ундаа тэг хөргөчтийн ус. За эсвэл нүснээр шүл төрнөөс гаргаж байгаа хүүт усыг бол ерөөдөө уухыг хоригддаг байна. За өндөр дээр гарч байгаа тарг гэдэг юу ариг гэдэг маань бол яг нэг бидний буудаг гүний ариг биш. Өхрийн сүүнээс, сарлагын сүүнээс гаргадаг ариг гэж байгаа. Ерөөдөө тэр зүйлийг хэлж байгаа. За эс боловсрсон халууны явдал мөрт нь болохоор ерөөдөө дулаан хувцсыг өмсүүлнэ. За нар сүүдрийн завсар буюу ерөөдөө халуун хүүт нь бол яг тэнцүү хүүт дэвдэгш. Хит дараад байхгүй, хит халууцад байхааргүй тийм газрыг сонгож байлгана. За тэгээ дулаан хувцс буюу бас хит халууцуулахгүй, хит даруулахгүй хувцсыг өмсүүлэх нэ. За төвчих явдал мөр дээр нь болохоор хүнд хүчээр ажил хийж. За одоо орчин үед бол хүнд хүчээр ажил хийхээс гадна фитнес, кроссфит гэх мэтлээ
дасгал хөдөлгөөнүүдийг аяг хийдэг. За биеийн хүндэрдэг те одоо яг боловсролын өвчний үед шинж тэмдэг илрэнгууд фитнестэй зааланд очиж гүөх хөлсөө гаргах гэдэг хүнд хүчээр ажлыг дасгалуудыг хийгээд эхэлдэг. Тэгэхээр эдгээрийг бол төвчгөн байна. За мөн нойрыг таслах тэг хүүтэн сэвэлзүү салхитай газар чигтэй газар гэх мэт одоо нэг хий бадганыгаа өшөө хямрах ийм зүйлүүдийг бол төвчдөг байна. Яриа хэр сонсогдож байна? Баг байна уу? Зүгээр өдрийн цагаар унахыг бол мэдээж төвчнө. За үүн дээр нэмээд усанд орохыг бас боловсролын халуун үед бол хариулна. За өвчний дунд үе буюу дэлгэрсэн халуун. За боловсролын үеэс бол шууд дэлгэрхгүйгээр бас хоосорсон, нуугдсан, булангарцсан, хуучсан халуун үеичдүүд рүү бол орж болдог. Тэгээ боловсролын халуун маань болохоор өөрөө нөхцлөөр боловсрох хэмжлүүд ийм зүйлүүд байгаа. Тэр нэг өөрөө боловсрдог халуун, боловсрох чөлөөгүй халуун гэдэг ийм ангиллууд байдаг. Тэгэхээр тэр үеичдүүдийг бас маш сайн анхаарч явах хэрэгтэй. Өөрөө боловсрдог халуун бол ерөөхдөө нэг хий шар бадганы аль нэг нь хувь их байгаагаас хамаарат. За шарын мөн чанар ихтэй хүн бол ерөөхдөө 3 минут дотор өөрөө хүчин боловсроод явчихдаг. За бадгантай авчирсан үед бол 5 минут дотор 3-5 минут дотор боловсрдог. Хийтэй авчирсан үед бол 5-7 хоногийн хугацаанд боловсрдог ч юм иймэрхүү үеишүүд бол бас байгаа. Тэгэхээр эдгээрийг ийм өгөхдөө за бас эдээ ондоо өгөхдөө бас сайтар анхаарч хүмүүстэй бас захиж хэлж явах хэрэгтэй байна. За дэлгэрсэн халуун өвчнүүд бол ерөнхийдөө яг цус шарын халуун дангаараа байгаа үед дэлгэрсэн халуун үүсэж байгаа. За энэ үед бол ерөөсөө дандаа хөнгөн сэрүүн чанарын эдээ ондог өгч байгаа. За энд нь бас л түрүүний дурдсан цагаан будаа хөх хараа цутар. За бэлэгт навчны цутантай. Үнэний шин тараг. За тэгээд цасны ус гэж байгаа. Ерөнхийдөө бол цасны ус бол одоо олдно гэж байхгүй. Тэгэхээр хүнт буцалгаад хүргэсэн ч юм уу те. Хүнт тэмцэнд уснуудыг. Нэ. За тэгээд тухайн хүмүүсийнхаа өөрчлөл наснаас хамаарат за мөн хотоодны боловсрол галын хичээс хамаарат усаа өгөхдөө бас тааруулж өгөх нь дан хүүхдээ бас биш буцалгаад хүргэсэн усыг бас өгөх хүүхэд юм уу өгшин эсвэл хий өөрчлөлттэй хүмүүст бол иймэрхүү байдлаар тохируулах өгөх нь. За хорлох эдээ онд нь болохоор дандаа бүлээн халуун чанарын эдээ онднууд байна. За тэгээд амтлаг, давслаг эсэглэн халуун чанарын хоол хүнснүүдийг ерөөдөө төвчнэ. За явдал мөрд нь болохоор ерөөдөө дандаа сэрүүн газар. За тэг нингэн хувцастай байх нь айл болох тийм халуун инлгийн ихтэй хуурай бөхчм орчинд бол байхыг хэсэг төвчгөн. За тэгээд явдал мөрдөр нөө хүүтэн жин өдр тавих тиймэрхүү зүйлүүд бол хэлэхнэ. За тэгээд би сэтгэлийг хямраахгүй илүү дутуу хөдөлгөөн хийхгүйгээр би ерөнхийдөө 50 хангалан байх хэрэгтэй. За өвчний сүүл үе буюу хоосорсон халуун. За эмчилгээний төгсгөлийн үед ерөнхийдөө хоосорсон халуун хөвчлэн үүсдэг. Яг дэлгэрсэн халууны үед дандаа сэрүүн эдээ, сэрүүн заслуудыг өгснөр хоосорсон халуун буюу сүүлд нэг хэсэг бусаг хий үүсдэг. За үүнийг бол уул талын цусрын хий хайлан зарцалтай үе гэж бас хэлдэг. За энэ үед нь бол яг өвчний дэлгэрсэн халууныхаа өвчний төгсгөл хэсэг рүү эмчнэр маань сайн анхаарч агаад өмнөөс нь хутуулах нэг хэсэг бусаг хий үүсгэс өмнө бүлээн чанарын хий дарах эдээ ундаг өгж явах хэрэгтэй. Энэ тал дээр бас маш сайн анхаарч явах хэрэгтэй. За хоосорсон халуун өвчнүүд бол ерөнхийдөө хоньны шин мах тос. За шин тосон дээр бол ерөнхийдөө болчлоо үхэр хайны тосыг өгвөл ерөнхийдөө зүгээр. За тэгээ өглөө үеийн цайвар бол зөөлөн архийг устдаас хэлбэсэн зөөлөн архийг бол өглөө үеийн цагаар нэг тагшаар өгдөг. За тэгээ үнэ ямааны мах бол өдөр дундаа өгч болно. За гөрөөсний мах бол одоо ангийн мах тэр бол хүнд
олдоод байдаг учраас хамгийн олон зэгтэй яман ямах. Гэтэ яман ямахаа бас өгтөө нөгөөнийхөө мөн чанар тий өвчлөл насны байдал дээр харгалзаж өгнөө гэж. За өмнөд нь болохоор ерөнхийдөө хэдрийг бурамтай хойлоод туслаж өгсөн ч болно. Эсвэл зүгээр дан бурмыг ширгээгээд туслаж өгч болно. За тэгээ буслаж хөргсөн усанд бас бурмыг хийж өгч болох нэ. Ерөнхийдөө хосорсон халууны үед бол шин тэгээ шимтэй идэг. Яагаад шин гэж байгаа болохоор шин мах маань болохоор шин махнууд маань ерөнхийдөө сэрүүн тослог мөн чанартай. Тэгээ шингэхэд их хялбар байдаг учраас энэ үед бас дахиад халууныгаа үүсэхгүй үүднээс ийм мэдээ ундаг гэж байна. За хиний хосорсон халууны явдал мөртөн болохоор за салхихаар үлэгдэх буюу одоо гэртээ байгаа үедээ ч юм уу ажил дээрээ байгаа үедээ нэвт салхилуулах, цонх хамаагүй онгоолохоос сэргийлэх. За тэгээ аль болох хүнтэй их ярихгүй байх, тийм хурц үг хэллэг тий сэтгэл зогсохгүй үгсүүдийг ярих. За тэгээ хүмүүст одоо мөч муудалцах, тийм үүнд шуугсан орчинд байхгүй байх ч юм уу хит гэрэлтэй орчин өдрийг бас хит дуу чимээтэй орчинд аль болох байхгүй байх. Ерөнхийдөө хийг үүсгдэг, хийг хямраадаг энэ явдал мөрөөдийг ерөнхийдөө дандаа зөвлөж аль болох ийм газар байхгүй байх. Зөвлөх нэ. Тэгээд сэтгэл зохистой нөхөр буюу одоо тухайн хүнтэй харьцаад сэтгэлд нь их ойр байдаг хүмүүстэй харьцаад тааламжтай байдаг хүмүүстэй аль болох ойрхон байлгах. За тэгээд аль болох дулаан даарахгүй орчинд байлгах нэ. За өвчний сүүл үе буюу нуугдсан халуун. За нуугдсан халуун хүмүүс заавал өвчний сүүл үед бол илэрх албагүй. Эсвэл боловсросноос хойш дэлгэрхгүйгээр бас орныхаа ирэхээр нуугдж болдог. За нуугдсан халуун нь ерөнхийдөө зүрх, хотоод болон бөөрөнд хий баданыхаа гүйх мөрөөр орныхоо ирэхээр ингэж нуугддаг. За тэгээ нуугдсан халуун нь ерөнхийдөө бас юунд за хосорсон халуун дараа нэрч. Нуугдсан халуун нь ерөнхийдөө халууны хүчтэй, хүйтний хүчтэй гэж яригддаг. За ерөнхийдөө голцсон шинж тэмдгийн хүйтнэр илэрдэг. За халууны хүйтний бадган хийгээр утсан, толгойг нь мөч утсан байдалтай байдаг учраас нуугдсан халуун гэж үзэж байгаа. За энэ үед ерөнхийдөө эдээгээр халууныг хуулах эмчилгээ гэж хийгддэг. За энэ үед нь ерөнхийдөө эхлээд тандах маягаар бүлээн чанарын, халуун чанарын энүүдийг одоо мах тос арх зэргийг өгдөг. За энэ үед бол ерөнхийдөө нэг их хүйтэн хий баданы маань шинж тэмдгүүд дарагдаад ирдэг. За энэ үед нь болохоор дахиад үргэлжлүүлээд эдийгээ үргэлжлүүлэн өгдөг. Үргэлжлүүлэн өгснөөрөө яг нэг хүйтнийхээ толгоон бүрхүүлийг болоод яг тэр ёроолтонд байгаа халуунд нь хүрэх үед халууны мөн чанарууд шинж тэмдгүүд нь илэрч ирдэг. За энэ үед нь болохоор сэрүүн эмчилгээнүүдээ болон сэрүүн эдийн онд явдалыг өгөөд явчихдаг. За гэхдээ эдийн онд өгөхдөө ер нь голчлон бүхрийн шин мах, цагаан будаа, шин тос зэрэг бас л анхаарч өгнө. Ерөнхийдөө энэ халуунууд дээр ерөнхийдөө дандаа шин тэгээ сэрүүн чанарын махнуудаа ер нь голчлон өгж байгаа. Тэгээд дээрээс нь дандаа цагаан будаа, арваа зэрэг, буудаа зэрэг одоо хиймэлсэн гурилаар хийсэн сутангуудыг ерөнхийдөө дийлэнхтэй өгж байгаа. За энэ саяны миний ярьсан зөвлөнд. За хоосорсон халуун дээр хоосорсон халууныг зөвхөн хий гэж бас бодож болохгүй. Хоосорсон халуун нь бас дотроо халдвартаар хоосрох, хийгээр хоосрох, бадганаар хоосрох, цусаар хоосрох, шараар хоосрох, шар усаар хоосрох гэдэг дотроо ерөнхий юм ялгартай ангилууд байгаа. Тэгэхээр тэр шараар болон цусаар хоосрсон үед нь хүчнийхээ шинжийг бас их сайн барьж нэгтэлж хагаад эдийн ондагаа өгөх ёстой. Энэ үед бол тэр бүлээн чанарын эдийн ондоо өгөх юм бол хий тэр халуун маань үлэгдээд дахиад халуун үсэд эхэлждэг. За үүнийг бол уул талын савсрын бүлэг дээрээс бол ерөнхийдөө дэлгэрүүлж бас харж болно.
За хуучсан болон булангацсан халуун маань ерөнхийдөө имжлэхийн эдийн онд бол явдал нь ерөнхийдөө ижлэх юм байгаа. За гөрөөсний оронд ерөнхийдөө ямааны мах. За ямааны мах өгөхдөө энэ уцалж шүл гаргаж өгнө. За тэгээд түүн дээрээс нэмээд тос ч юм уу те холиоснуудаа цагаангаа берц давс энэ ч юм уу бага хэмжээгээр нэмж өгч болно. Хуучсан халуун дээр имжлэгээ хийсний дараа им заслуудыг өгснийхаа дараа ерөнхийдөө хуучсан халуун хүний биед модон дээр будгаар будсан адил одоо хуулж арилгахад маш хэцүү их удаан имжлэгээ шаарддаг. Ерөнхийдөө тангаараа дэвтэж дагтарсан халууныг хуулж одоо дэвтээснийхээ дараа дахин ялгах, шарыгаа дарах, надлах юмнуудыг заслуудаа хийж өгдөг. За тэгээ хамгийн сүүлд нь гол анхаардаг зүйл нь болохоор эдийн онд явдал мөдөр их сайн анхаарч явах хэрэгтэй. За хуучсан халуун үед эдийн ондог ерөнхийдөө 1-2 сарын хугацаанд яг тэр хамыг нь алдуулахгүйгээр хоолндыг нь сайн зөвлөж өгч явах хэрэгтэй. За томон дээр ерөнхийдөө 4 ангилж байгаа тийм. Хоолойн томон, уушгины томон, халдвар томон, хамрын томон гэж. За хоолойн томон дээр бол ерөнхийдөө эдийн явдал мөрөөр имжлэнэ тухайн хүнийхээ өөрчлөл, нас, нөгөө л орон байр амьдралын хэм маяг зэрэг тохируулаад тохирох имжлэгийг нь хийнэ. За тэгээ уушгины томууд ерөнхийдөө бурам болон шин зүйл сэрүүн шинтэй эдгээр уушгины хийх гэж. За халдвар томонд болохоор эхлээд үсгэж 1 хоног хүнийхээ биеийн тамираас хамаарат 1-3 хоногт үсгэх одоо хоолны дэглэмийг бариулна. За тэрний хажуугаар буслахсан усыг бол өглөө оройд за өдөр нь бол буслаж хүргэсэн бүлээн усыг өгдөг ч юм уу тийм. За тэгээд халдвар томон дээр болохоор ерөнхийдөө тан өгсөний дараа хөлсийг гаргах ерөнхийдөө 3 хоног хөлрөх заслыг ерөнхийдөө хийдэг. За тэгээд хамрын томон болохоор 10 муураар жигэнж утгах юм бол сайн гэж байна. За тэгээд эдийн гурлийн цутан зөөлөн цайвны яманы тараг ажиллаа. Зөөл нь сэрүүн тослог чанартай юм уу та. За ерөнхий халууны бүлэг дээр ерөнхийдөө бүх халуунууд үед туслах хэдэ болон хорлох хэдэ гэсэн зүйлүүд байгаа. Туслах хэдэн дээр ерөнхийдөө 11 зүйлээр үзүүлсэн. Хорлох хэдэн дээр 6 зүйлээр үзүүлсэн. Ерөнхийдөө нь бүгдийг нь базаад товчлоод үзүүлчихэж байгаа. За эсвэл өсгсөн халуунд шин тосыг баг зэрэг хийсэн гурлийн цутан гэж байгаа. Ерөнхийдөө гурлийн цутан өгөхдөө өнгийг хувиргах төдий гэж байгаа. За энийг бас нэг хий бадхан давангаа нэг хөгшин залуугаас хамаарат хүнийхээ биеийн хүч тамираас хамаарат шингэн махны шүлэн дээр хийж өгч бас болно. За дэлгэрсэн халуунд бол за буслаад хөргсөн ус юм хүүтэн усанд замбаа буюу нарван гурлаа тавьж өгнө гэж. Ерөнхийдөө усандаа хийгээл хагаар за 200 мг усанд нэг халбаг нарван гурлыг гэж юм уу тэгээ ерөнхийдөө готож гэж. За тэгээ тарганы шар ус. Одоо манайх ерөнхийдөө арцыг их өгöd идэх те. Явж байгаа шүү. За ийм. За хий төрсөн буюу имжлэгээний төгсгөл үед нөгөө нэг хийн хайлан царцлтын үед одоо нэг хоосорсон халуун явагдаж байгаа тийм. Ясны тан, өхрийн шин мах, саримсны цутан, тар гэх мэтийг одоо нэг хийгээ бүх биеэр тархахаас нь сэргэлж ингэж хавч шахах. Одоо хийг дахиж одоо цаашаа бадраахгүй харъя. Эдийн ондог өгдөг байх нэ. За эргэлзээтэй магадлал нь идэхийн тулд. За одоо энэ маань ямар ч халууны үед байж болно. За энэ дээр ерөнхийдөө хийтэй их хавсарч явж байгаа учраас тойгны шүл бурам дэргүүднийг бас өгч тэнсэх эдийн ондог өгч болдог байх нэ. За хоосон халуунд өхрийн мах, гөрөөсний мах, тараг цагаан тос, за тэгээ тойгны шүл, ёсны шүлнүүдийг, саримсны цутан гэх мэтийг өгч. Эсвэл өсгсөн халуунд шин тосыг баг зэрэгсэн гурлийн цутан дараагийнх нь. За хорлох хэдэ.
За тараг ариг түүхийн ус мөснүүд боловсрсон халуунд хоригдно гэж. За энэ дэр нэг зайрмаг хүтэн ундаа хөргөчний ус ундаа гэх мэтчлээ зүйлүүдээ бас хоригдно. За дэлгэрсэн халуунд мах арих хуучин тус. За түрүүнд дурдсан зүйлүүд тий. Хийн халуунд үлээ хідээ буюу хийг хямраадаг сэрүүн чанарын эдийн ондоонуудыг хоригдно. За нөөцөн болон гарцсан халуунд бол түүхийн эдээ шарсан эдээ буюу одоо хоёрдугаар бол тий. Эдгээр олнуудыг ерөнхийдөө хоригддаг бахнэ. За хуучин халуунд хоосныг дарах элчийг буруулах эдээ. За тэгээ мөн чанууд үл зохицох эдээ хорлоо гэж. За тэгээд таад сонирхолтой байх болов гэж бодод. Ерөнхийдөө халууны үед яг ийм тийм эдийн ондог бас өгнө гэж зөвлөдгөө. Яагаад учраас хүн болгоны өвчний байдал харилцан адилгүй байдаг учраас яг энэ саний дурдсан зүйлүүдтэй одоо мах, үрийн аймагуд байна, махны аймагуд байна. За тосны аймаг, сүү цагаан эдийн аймагуд эдрийнхээ ерөнхийдөө тус чадлууд, тус эрдэмүүдийг хамт чадaltaй маш сайн мэдчих хэрэгтэй. Тэгээ энэ хэрэгтэй байх болов гэсэн үгнээс бас эдгэрийг оруулж өглөө. За ерөнхийдөө хоньны мах, адууны мах, саргийн мах эдрийг бол ерөнхийдөө дэлгэрсэн халууны үед өхийг хэрэглэнэ. За нуугдсан халууны үед бол толгойн бүрхүүлийг нь хуусны дараанаас бол эдгээр махнуудыг бол өхийг хориглох нэ. За тэгээ боловсрсон хоосорсон халууны үед ерөнхийдөө хоньны мах, адууны махыг бас тодорхой хэмжээгээр хүнийхээ бие онцлогт нь тааруулаад өгч болно. За улирлынхын байдалд харилцуулаад өгч болно. Гэхдээ эдгэрийг бол дандаа шүл гаргаж тэр махны тийм шингэн шүлээр өгж өргөдөг тустай. За эдгээр дээр нэг 13 литр боксраад одоо бантан маягаар, цутан маягаар за нэг хэмгэлсэн цагаан будаа эдрийг хэмгэлээд миксертэд бас хийж өгч болно. За тэгээ шинэ мах гэж ер нь гараад байгаа шүү дээ. Ер нь бол шинэ мах нь сэрүүн, шингэд хялбар байдаг. За хуучин мах нь бол бүлээн шинэтэй, борц. Тэ? Иймэрхүү байдлаар. Эдрийг бол хуучин махнууд бол дандаа хий дамгаалж байгаа үедээ, бадган дамгаалж байгаа үедээ өгч байгаа. За тэгээ наатан хүлдүү төлөгдсөн шингэд бэрх юм хоолндыг бол ихэд өгөхгүй байж. Наатанд нь бол одоо дутуу болгосон эдийн онд хитрхи хөлдөөсөн хөргөчөнд удаасан хөлдөө ногоо байна тий. Хөлдөө хит удаа нэг хөргөчөнд хадгалсан махнууд байна. За түлж хайрч харсан хоолнуудыг өхөөс бол сэргийлэх нэ. За сүү тарг болон аарсны шар ус байна. За сүү бол ерөнхийдөө уушиг нэвчирсэн архаг, за хуучирсан хижиг өвчнөд өгч байгаа. За юуны халдварт хижиг өвчний үед ерөнхийдөө эхний 13 хоногт бол сүү ерөнхийдөө өгдөг. За 13 хоногоос хойш хитэрсэн үед нөгөө боловсруулах, нядлах тангуудаа өгснийхээ дараа бол сүү гэх юм бол хижгийн халуунд бол ашаан адил гэж хэлсэн байдаг. За тэгээ тараг бол ерөнхийдөө хийн халууныг арилгаж байгаа. За тэгээ дуршлыг нээж байгаа. За энэ халууны үед бол дан ганц хийгэрээ биш, халууны юм чанаас хамаарат хоол идэх дуршил маш буурдаг. За энэ үед нь бол хэрхий хүйтэн биш, одоо тасалгааны температурт гаргаж жоохон бүлээтгсэн таргийг ерөнхийдөө өгөл зүгээр байгаа. За тэгээд аарцны шар ус буюу одоо тарганы шар ус. Тэрээр нь болохоор дуршлыг нэх, биеийн тамирыг тэтгэх, за тэгээд хийн халууныг арилгах зорилгоор бас өгч байна. За тэгээд тосыг хэрэглэхдээ ерөнхийдөө маш бага хэмжээгээр хоолндоо хийж өгнө. Тэгэхээс гадна дандаа тосыг бол ерөнхийдөө бид илэг төрхлөг хийж өгч. Ялангуяа дөрөв төлөө бариг бол энэ үед ялангуяа хий их босч байгаа үед хос салганы үед бол хийж өгч байгаа. За сонин саримсыг бол ерөнхийдөө цутан маягаар түүхээр нь биш. Манайх ерөнхийдөө хар шүлэн дээр зөв шууд саримс хийгээд хийдэг гэдэгтэй. За энэ бол ерөнхийдөө түүхийн саримс маань болохоор шарыг бол хорлдог. Тэгэхээр саримсаа айлуулах буцалгаад одоо шарыг хөдөлгөж байгаа тэр
билег чанарыг нь дарж иж бүхнээ сарамс маань ерөнхийдөө хий халуун хавсарсан үед за нөгөө эс боловсрсан халууны үед тэг хосорсон халууны үед өгөх юм бол илүү тохиромжтой байх нэ. За тэгээ сарамсны цутан шүл. За түүнээс сүйтэй хавсарсан сарамсан гаргал гэдрийг болохоор хосорсон халууны үед хий ханиалах тий. За энэ зутангуудын төрөл байна. Ерөнхийдөө зутангууд маань дандаа шингэт хэлбэр шим арай багтай. Тэгсэн мөртлөө бие махбодыг төлчүүлдэг ийм үйлдэлтэй. За би энэ дээр юунуудаас гадна сонирхолтой болгож байна. Ногооны дундаас бас цэцэгт байцаа эрдэнэ шиш хаш гурыг бол оруулж өгсөн. Цэцэгт байцаанаас гадна нэг цагаан гэжтэй. Цагаан байцаа брокколитой адилхан цагаан цэцэгт байцаа байдаг. За энэ дөрвөн маань ерөнхийдөө яг дэлгэрсэн халууны үед шар нингийн халууны үед бол ерөнхийдөө цутангуудыг өгүүлэх сайн байдаг. За даанч мах хэрэглэхгүй байвал цагаан будаа 10-ныхаа цутан дээр эдгэрийг хаш эрдэнэ шиш ч юм уу цэцэгт байцаануудыг бага хэмжээгээр хийгээд нэг сэртэ цутан болгож өгөл ерөнхийдөө бас их зүгээр. Эдгэрийг өгөхдөө бас анхаарна. Яагаад гэвэл энэ гурван маань болохоор хотоодны шингээ хүчийг багасгадаг. Бадхан хийний хөлтэй гэдэг учраас одоо шингээ хүч багтаа байгаа хүмүүс хөвшин бадганы юм сонирхтой хүмүүс төгөлтэй болно гэдэг анхаарч явах хэрэгтэй байх нэ. За тэгэд халууны үед дандаа сэрүүн ус, бослож хөргсөн уснууд их гарч байгаа. Тийм учраас бас сэрүүн ус 3 усныхаа тус эрдмийг ерөнхийдөө бас оруулж өгсөн. Сэрүүн ус маань сэрүүн зөөлөн чанартай. Ерөнхийдөө байгальтай байгаа ус ч юм уу тийм шүүлтгнээс гаргаж явж байгаа уснууд байна. За үүнийг бол дандаа яг цус шарын халуун дэлгэрсэн үед өгнэ. За буцалсан ус. Буцалсан усыг бол дандаа эс боловсрсан халууны үед. За хоос халууны үед өгч байгаа. Энэ нь болохоор бүлээн хөнгөн чадaltaй. За буцалгаж хөргсөн усыг бол ерөнхийдөө хүүтэн халууны хувь тэнцүү байгаа үед ч юм уу тийм болонгорцсон, хуучирсан, нуугдсан халууны үед ерөнхийдөө өгнө. За мөн дэлгэрсэн халууны үед бас хүнийхээ мөн чанараас нь хамааруулаад өгнэ. За ингээд миний орох лекц ингээд дуусч байна. Асуух зүйлс байна уу? Аюу шимчээ юуны дууны мах их хэрэглээд идэг тэр талаар нэг жоохон дэлгэрүүлээд. Адууны мах маань ерөнхийдөө өөрөө их бүлээн чанартай. Хүүтэн бадхан хийний. За тэгээ доод биеийн хүүтэн, бөөр давсагны хүүтэн өвчин. За тэгээ шар усны өрсөлдөх төвчнүүдийн үед ерөнхийдөө өгдөг. Яг энэ ханиадны үед ерөнхийдөө адууны тос, адууны махыг аягүй хэрэглээд идэг шүү дээ. Адууны тос, бааван тос эдрийг ерөнхийдөө бие тослоод байдаг. Энэ бол ерөнхийдөө маш буруу. Яг тэр дэлгэрсэн халууны үед за тэгээ тэр хуучс болонгорцсон халуун хуучс халууны үед бас хэрэглэхтэй боломжтой хэрэглэх хэрэгтэй. За тэгээ дээрэс нь юм даарц хийгээд уугаад байдаг шүү дээ. Энийг бол ерөнхийдөө яг дэлгэрсэн эд халууны үед бол өгөхөд бол ерөнхийдөө тохиромжгүй эдэн онд орж байгаа. Өөр асуух зүйлс байна уу? Нөө эсвэл халуун дээр бүлээн хэмжлэгээ өгсөн үү? Ямар халуун дээр? Боловсролтой халуун дээр хөлөргөх хэмжлэгээ хөлс гаргадаг шүү дээ. Тийм. Хөлс гаргах хэмжлэгээ хийгдэнэ. Нөө ямар боловсролтой ч юм бас нэг дотроо үе шаттай байгаа шүү дээ. 3 үе шаттай. Тэр үе шатуудыг харгалзаж хагаад ерөнхийдөө хөлөргөх хэмжлэгийг ерөнхийдөө 3 хоногийн дотор хийж болдог. Энийг бол ерөнхийдөө нөө хаашаа засал имжлэхээр рүү бас орж ирэх юм. Одоо Ямараа жоо. санана. За нэг ван сэм рүү
Тэгээд юу урамлаар нэг хүмүүс их хэрэглээд байгаа юм тэр. Уушгины хүчинд хэрэглээд байгаа тий. Уушгины халуунд. Тийм. Тий, тэрийг тэгэхээр ерөөхдөө дангаар нь бас хэрэглэж болохгүй шүү дээ. Үзэж байгаа дүүстөө хэр тохиромжтой байна. Тэрийг харж ажиллахгүй бол замаас руу мэдтэн сайн гэж хэлчихдэг, уушгин сайн гэж хэлчихдэг. Хорлох нэг яг уушгины цус шарын үргэлжлийн хүчнүүд байна уу? Тийм хүчнүүд эсрэгээрээ бадан хий голчилсан, тэр учирч хуучилсан, ахагсан хүчнүүд байгаа шүү дээ. Тийм үед бас хэр тохиромжтой байх нь. Тухайн хүнийхээ үн чанараас л хамаарал. Эмчнэр өөрсдөө үзлэг хийж тухайн хүний онцлсныхаа дараа л тохирох юм үедээ өгнө л гэсэн үг. Тэр нэг тус эрдмийг нь дутахаас гадна эсрэгээр нэг ямар эсрэг заалттай бай, тий? Ямар зүйлд хорлох бай, хийж байгаа хүний хайланд нь хорлох юм гэдгийг бас давхар зөв гэж ойлгосон. Би нэг нэмж юм хэлмээр санагдлаа. Ер нь бол уламжлалт имэнд чихтэн буюу нэг ургамлаар хийсэн тийм тан юм байна. Энэ бол найрлагын тоо цөөхөн байх тусмаа илүү хүчтэй, илүү хурц гэж авч үзэн. Нэг ургамлд ер нь бол амтын чадлаас гадна мөн чанарын чадал гэж би. Бансимбрүү өөрөө бол бонцон бүрүү, банжин гэдэг бүлэгт хамаарч байгаа. Банжин гэдэг юм маань ер нь банжи жүний буюу 12 найрлагатай хоолойд буусан нян халууны үед өгдөг банжи жүний гэж найрлага. Банжи жүний өөрөө дотроо хэд хэдэн янз. Нойр булчирхан хурц өвдөлтийн үеийн ходоодны хийн нян хавсарсан хоолойн гмийн үед өгдөг банжи жүний гэж бас нэг 4-5 янзын найрлага байна. Тэгээд чухам аль үед нь буюу гашуун банздоо, нүмерхт банздоо гэж хэлнэ нөгөө юу манжин ансибрүүгийн маань нүмерхт банздоо. Банздоо гэдэг маань өөрөө гашуун банздоо гэж бас нэг төрөл зүйл байна. Түүнийг бид нэр илүү их банжи жүний гэдэгтэй хэд хүрэн банздоо гэж бас байна. Тэгэхдээ тэрнийг бид нэр илүү хоолдоод хоол боловсруулах зам эмгэгийн үед хийдэг байх. Тэр саяны аюу шимчин ярьсан ямар түүхий дээр ямар юм хийснээс их хамаарх нь. Дан ганц түүхий дээр хийсэн тэр ургамал ийм юмд сайн гэдэг бол уламжлалт дангаа ухааны эмчнэрийн бол нэг дэмжидгүй хүлээн зөвшөөрдгүй зүйл байна. Би бас нэг асуулт асууя. Нөгөө хүүхдүүд одоо ингээд томоо тусах дээр хүүхдүүд илүү их тусаад байгаа шүү дээ. Тэгээд хүүхдийн хоолтон дээр юунд анхаарах уу тэр талаар илүү наривчлаад өгч. Хүүхдийн хоолтон дээр ерөнхийдөө цутангуудаа ингээд идэн тэнгууд нөгөө хүүхдүүдийн хоолтууд айгүй олон янзнууд байгаа шүү дээ. Тухайн амьдарч байгаа орчноос хамаарат ч юм уу. Тэгвэл нөгөө нэг хоолнуудаа цутангийнхаа хэлбэрийг өтгөн байх юм уу, шингэн байх юм уу. Тэгээ хүүхдүүд хооронд байвал гээд нэг юм байдаг. Тийм зутан маань өөрөө ерөнхийдөө шингэн, өтгөн гэсэн гурван төрөл байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь хүүхдүүдэд идэхэд амар хэлбэр байдлаар ерөнхийдөө өтгөвтөр байвал бас зүгээр. Тэрхийн нэг өтгөн болчоор хүүхдүүд маань иддэггүй гүйчгээд өгж гаргаад идэх те. Тэр нэг одоо будааны цутан, арваны цутан эдрийг өгөхдөө зүгийн болчих юм уу, бага хэмжээний буруу ч юм уу, тэ эсвэл жоохон цагаанда бага хэмжээний давс ч юм амт оруулж өгөхгүй бол бас хүүхдүүд нь иддэггүй. Хоолны дуршлан бурууд байгаа учраас цагаанга бага хэмжээний саримс ч юм уу эдгэрийг хийж өгвөл зүгээр байна. За тэгээ дан ганц ус өгöd байхгүй буруу ч юм уу зүгийн болтоо усаа хүлэг болгодог зүгээр. Тэгээ нөө төрөний дуудсан юунууд шүү дээ. Ногоонууд тэдрийг айлуулах багаар өнгө оруулах байдлаар ч юм идэвхт нэрээ сонирхолтой байдлаар өгвөл зүгээр. Махтай бол ерөнхийдөө хоньны махыг их шингэн байдлаар өөх багтай тэг тослог тос юу багтай шин тэгээ залуу хоньны мах байвал ерөнхийдөө зүгээр. Бага насны хүүхдүүдэд бол. Жишээ нь хаа хот бол одоо төлөвний мах төр ч юм уу тийм их махаа сонгож байгаа бэлдээд 7 ногтой идэрхтэл тэр махаараа шингэн шүл хийгээд
Тэгээ дээрэс нь будааны цэст 10-ны цэст ч юм уу ногооны цэст удаа хэрэглэдэг. Ингэж хөвөл хэрэгтэй зүгээр. Хүүхдүүдийн хоолны дуршил ер нь хэрэг байна гэж байна. Хоол ер нь идэхгүй тэгэл бөөлжөл суулгаал байдаг шүү дээ. Одоо нингийн халууны үед бол суулгаж бөөлжих, хоолны дуршил буурах шинжүүд их илэрдэг. За тэгээ энэ дэр бол эмнээсээ гадна хоолоор одоо цагаан будаага хөвгтөний химхэлж хуурж байгаа гэдэг ч юм уу. Тэр суулга бөөлжүүлэх таслахын тулд хуурсан будааны цутан бас өгч байна. Түрүүний тэр юун дээр байгаа шүү дээ. Будаанц 10-нд химхэлж чансан будаа гэдэг тийм. Хөнгөн зөвлөн ходоодны тохирон шингэт хэлбэр. Тэгээд дээрэс нь 3 гинт тустай гэдэг. Ирчихэж байгаа. Тэгээд хуурсан араа хөнгөн зөвлөн бүлээ. Эдгээр маань ерөөдөө спонгод маань дандаа л би тамир тэнхийд итгэх. Тэгээд нэг хоолны дуршлыг буцаас сэргийх юм болтой учраас хий давангаа нөө шар давангаа бол бага хэмжээний мөсөн чихээр хийдэг ч юм уу тий. Ингээд бас өгч бол. Заавал нэг махны шүл өдр өгөхгүй бол дамсдан хэлбэр. Бага хэмжээний амтар болоод. Яа. Ямар асуух зүйл байна. Баггүй бол дараагийн эмчмэнд асуултаа.